Үргэлжлүүлэн. UTC асууна. Мэдээллийн гилд цэврүү Авалонтой ямар нэг холбоо байгаа юу? Рена хариулна. Гилдийн асуудлыг Blue Moon-тэй холбоотой асуудлаас тусна шийдэж байгаа. Харин Дигонс хэлнэ. Бүх гилдүүд адилхан яг л элдний мастрын бүтээсэн тамийн элд шиг. Үүнийг сонсоод Рена асууна. Манай эзний MC-ийн хөдөлгөөнийг ажиглах уу? UTC зөвшөөрнө. Гэхдээ онцгойлон анхааруулна. Энэ бүх явдал тэр хүний чихэнд хүрч болохгүй. Би үүнийг олон удаа хэлсэн. Та нар бүгд мэдж байгаа. Гэтэл Дигонс хэлнэ. Эхлээд тэр хүний гэр бүл биднийг онилсон. Тиймээс тэднийг устгах тушаал нь шууд биднээс гараагүй. Үүнийг сонсоод UTC сандарч эхэлнэ. Түүний бодлоор тэдний хийж буй бүх үйлдэл заавал манай MC-ийн шууд тушаалаар хийгдэх ёстой. Тэр хэлнэ. Бид бол илд. Илд өөрөө бодож болохгүй. Тэгээд тэр тушаал гаргана. Одооноос эхлээд Blue Moon-ийн бүх гишүүд зөвхөн тушаалаар л хөдөлнө. Энэ тушаалыг маш ноцтой арч үзэх ёстой. Бусад нүглүүд баг зэрэг тавгуутна. UTC үргэлжлүүлэн. Бид хизээш тэр хүнийг сэтгэлдээр унгаж болохгүй. Дэвс дотроо бодно. Энэ бүхнийг тэр сайн ойлгохгүй байна. Ялангуяа UTC шиг хүчтэй хүн зүгээр л тэр хүнд илчлэгдэхээс айгаад ингэж сандарч байгаа нь арай хэтрүүлэг мэт санагдана. Гэсэн ч тэр би ойлголоо гэж хэлнэ. Ингээд уулзалт дуусахдаа тэд бүгд хамтдаа хэлнэ. Бүх зүйл агуу сарны төлөө. Яг л Eminence in Shadow-ийн Shadow Garden шиг vibe. Нөгөө талд манай MC одоо Palacio гүний шин тэргүүн болсон. Тэр ширээн дээрээ бичиг заасан дарагдсан сууж байна. Тэр тайлбарлана. Ахынх нь оршуулгаас хойш бүтэн 1 сарын турш тасралтгүй ажил хийсэн. Тэр бүр төөлдөж нулимс унгаж эхэлнэ. Тэр гомдлно. Би зүгээр юу ч хийхгүй, амар чигтхийг хүсэж байна. Язгууртан байна гэдэг чинь угаасаа ийм байх ёстой биз дээ. Үнэхээр залхуу MC. Тэр бодно. Өөрөө олон дайсан бий болгосон ч Лео уг нь 6 жилийн дараа үхэх ёстой байсан. Гэтэл одоо бүх зүйл хит хурдан өөрчлөгдсөн. Бүх гэр бүлийн үүрэг ганцхан түүний дээр буусан. Яг тэр үед хідэн түшмэд өрөөнд орж ирнэ. Тэд бүр илүү их ажлын бичиг цаас авчирна. Манай MC нүдэ анаад бодно. Яагаад гинт энэ нутгийн бүх хүн ингэж их ажиллаад байгаа юм бэ? Өмнө эцэн гүн байх үед тэд ажлаа хоош тавьж бараг сургуулийн бороотой өдөр шиг залхуурдаг байсан. Манай MC гараараа тохиж бичүү баримтыг ширээн дээрээ тавихыг заана. Гэвч түшмдийн нүдэнд манай MC-ээс аимшигтай аавра цацарч байгаа мэт харагдана. Тэд дотроо айна. Бид түүнийг уурлуулчихсан юм биш үү? Зарим нь бүр илүү их ажиллая. Тэхгүй бол устгуулна гэж бодно. Учир нь тэдний нүдэнд манай MC бол дургүй хүнийг чимээгүй устгадаг нууц мастермайнд. Харин бодит байдал дээр манай MC өмнө нь ажлын боол workhorse байсан хүн. Тиймээс энэ их дарамтыг огт дааж чадахгүй байна. Тэр эцэст нь бодно. Эдгээр түшмдэр бүх ажлыг хийлгэж болохоос уу? Манай MC ердөө 2 жилийн бие даасан суралцгаар шидний 2 дугаар түвшинд хүрсэн байлаа. Тэр тусгаалan хорны шид Poison Craft дээр төвлөрч сурсан. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр үнэхээр авьяастай бас тэрийгэ нуухгүй харуулдаг. Манай нөхөр бүр гэр дотор энд тэндгүй шид туршиж явна. Ер нь бол 2 дугаар түвшинд хүрэхэд 4-5 жилийн сургалт шаардлагатай. Дээрэс нь төрөлхийн авьяас хэрэгтэй. Манай MC ч өөрөө хүлээн зөвшөөрнө. Миний шидийн авьяас дайггүй юм байна. Тэгвэл дотроо бол тэр зүгээр л өөрийгөө хамгаалахын тулд маш их хичээж байгаагаа мэднэ. Яагаад гэвэл ямар нэг зүйл буруу байгаа мэт мэдрэмж салдаггүй. Шидийг хамгаалтанд ашиглахын тулд манайд төгс хянах хэрэгтэй. Одоогийн байдлаар манай MC яг үүнийг хийж чаддаг болсон. Гэхдээ тэр өөрөөсөө асууна. Хагас дуртай шидтэй байхад энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? Тэр бүр хэлнэ. Энэ ертөнцийн бараг бүх төрлийн шидийг товшиж үзсэн. Эхэндээ бол маш гоё, сэтгэл хөдлөн байсан. Тэр бодож байлаа. Шидийг эзэмшүүл надад айх зүйл байхгүй. Гэвч одоо энэ нь өөрийгөө авч үлдэхийн төлөө сандарч сурж байгаа мэт санагдана. Тэгээд гинт хатуу үнэнтэй нүүр тулна. Түүний манагийн багтаамж маш бага. Энэ нь юу гэсэн үг вэ? Манаагүй бол шид байхгүй. Шид байхгүй бол амь насанд аюултай. Жишээ нь
Манагийн төлгийн хэмжээ гэдэг нь тамирчны жин англи шиг. Зарим хүмүүс төрөлхөөс асар их мантай. Харин манай MC маш бага мантай төрсөн. Хичнээн бэлтгэл хийсэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Гэхдээ тэр найдлага алдахгүй. Хэрвээ бүх зүйл бүтлгүүтвэл үүнийг засах нэг арга бий. Яг тэр үед Эвен орж ирнэ. Тэр хэлнэ. Таны бүжгийн үйлчлэлийн урилга ирлээ. Манай MC тайхна. Юу? Ямар үйлчлэг? Хэд хоногийн дараа их бүжгийн үйлчлэг Grand Ball эхэлнэ. Манай MC маш сүр жавхлантай хувцастайгаар орж ирнэ. Манай MC-ийн өмссөн хувцас үнэхээр сүр жавхлантай. Гэхдээ тэр угаасаа доторшоо хүн болохоор би аль хэдийн ядарчихлаа гэж хэлнэ. Өнгөц харахад дөнгөж орж ирсэн байхад шүү. Энэ үйлчлэг бол Хистерия хаант улсын өмнөд хэсгийн язгууртнуудын цугларалт. Энгийнээр хэлбэл язгууртнуудын танилцах, харилцаа тогтоох уулзалт. Манай MC удахгүй гүн болох гэж байгаа. Тиймээс заавал ирэх хэрэгтэй. Тэр өөрийгөө зоригжуулна. Энэ бол миний хамгийн том боломж. Язгууртнуудтай холбоо тогтоох хэрэгтэй. Учир нь энэ нь түүний тайван амьдралын зорилгод маш чухал. Гэвч бодит байдал. Бүх хүмүүс түүнийг хараад айсандаа зүхтана. Тэр бүр гараа даалгахад хүртэл хүмүүс шууд зүхтааж алга болно. Эвен түүнийг тайвшруулахыг оролдоно. Сэтгэлээр бүүн. Гэхдээ манай MC би зүгээрээ гэж хэлнэ. Гэхдээ нүүрний илэрхийлэл нь шал өөр. Тэр бодно. Би ийм хариу үйлдэл ирнэ гэдгийг мэдэж байсан. Тэгээд илүү хичээнэ гэж шийдээд ганцаараа хүмүүс рүү очино. Гэхдээ тэр үнэндээ жинхэнэ нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Түүний бодлоор бусад язгууртнууд түүнийг арт талгүй, доод зиндааны язгууртан гэж дорд үзэж байна. Энэ нь хэсэгчлэн үнэн. Учир нь Паласогийн гэр бүл аль хэдийн асуудалтай нэр хүндтэй. Ах нар нь бүр сүрэл шүү дээ. Манай MC дарс агч. Би ямар ч төлөвлөгөөгүй ирээгүй. Одоо би нууцаар бэлдсэн нийгмийн ур чадвараа ашиглана. Тэр чангаар дарсны үнэр, онцлогийн талаар ярьж яриа эхлэлийг оролдоно. Гэвч нүүрний илэрхийлэл гаргаж чаддгүй өвчнөөс болж тэр бүр харанхуй вилэн шиг харагдана. Ялангуяа инех гэж оролдох үед. Тэр нэг хатагтаад хэлнэ. Би энэ дарсыг гэртээ авч баймаар байна. Дотроо миний инээмсэглэл төгс. Гэтэл тэр эмэгтэй нүдэнд манай MC яг л чөтгөрийн хаан шиг харагдана. Тэгээ тэр айсандаа би аавдаа хэлээд бэлдүүлийгээд зүхтана. Бусад хүмүүсийн нүдэнд манай MC ховор дарс дээрэмдэж дарамталж авсан мэт харагдана. Ямар амар буруу ойлголт вэ? Эвен тайвшруулна. Гэтэл манай MC тэр зүгээр л ичимхий байсан байх гэж бодно. Дараа нь манай MC буланд ганцаараа гунирлан сууна. Харин Эвен тайван хоол идэж бүр шоолно. Танд ирж байгаа бэлгийн жагсаарт нэмэрдээд байна шүү. Үнэндээ дарсны явдал ганц удаа биш. Манай MC хинтээ ч ирсэн. Тэд энэ намайг дарамталж байна гэж ойлгоод янз бүрийн юм өгнө. Жишээ нь Пенсиа цитрус цай гэх мэт. Манай MC бодно. Паласио гэр бүл би бодсноос илүү аимшигтай нэртэй юм байна. Мөн ах нараа асан гэсэн цуурхал тарсан. Тиймээс тэр айц төрүүлдэг хүн болсон. Сэтгэл нь унаа тэр Эвент хэлнэ. Би жаахан цэвэр агаар авах хэрэгтэй. Гадаа гарч ирэхэд улаан үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй анхаарал татна. Тэр зогсоод бодно. Яг хаанаас бүх зүйл буруу болсон юм бол. Гэтэл гинт ардаас нь зөөлөн хоолой дуудана. Танд нэг хорон байна уу? Манай MC эргэж харна. Хинч харагдахгүй. Доошоо харахад нэг хөөхөн бяцхан охин зогсож байна. Тэр өөрийгөө Лаурия гэж танилцуулна. Энэ хэсгээс их сонирхолтой шин дүр орж ирдэг. Тэр охин бол Алтия гүний 3 дахь охин Лаурия. Алтия гэдэг нэрийг сонсоод манай MC шууд таньна. Тэр тайлбарлана. Алтия гэр бүл нь Сайкеделия тоглоомын 3 том сүүдрийн тоглогч. Ийм нэг хойд бүсийн гай тархичд гэж алдартай. Үүнийг ойлгоод манай MC бар зэрэг сэтгэлээр унана. Тэр анх бодохдоо ядарч нэг энгийн хүн надтай ярьж байна гэж найдаж байсан. Гэтэл бас л аюултай талын хүн байжээ. Тэр гайхна. Яагаад би энэ охины тоглоом дээр санахгүй байна вэ? Ер нь гарч байгаагүй юм болов? Лаурия шууд гол руугаа орно. Надад таны тусламж хэрэгтэй. Намайг удахгүй алуулах оролдлого хийн. Тэр тайлбарлана. Тэр маш аюултай байдалд байна. Манай MC ин хамгаалалт хэрэгтэй. Манай MC түүнийг хараад эргэлзэнэ. Учир нь Лаурия өмнө нь эцгийнхээ татвар эмэгтэй хамгаалтанд амьдарч байсан. Тэгвэл одоо эцгийнх нь бие муудсан ах эгч нар нь
түүнийг устгахыг оролдож магадгүй. Манай MC дотроо бодно. Энэ яг л миний ах нартай байсан нөхцөл шиг. Тэгэд гинт ойлгоно. Лаурия тоглоом дээр гарч байгаагүй шалтгаан нь тэр аль хэдийн өгсөн байсан. Лаурия хөөрхөн төрхөөр та надад тусалж чаднаа гэж гуйна. Таны чадвараар бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч манай MC татгалзна. Лаурия бууж өгөхгүй. Би хоосон ирээгүй. Намайг авруул Алтия гэр бүлийн хөрөнгийн хагасыг өгнө. Гэсэн ч манай MC эргэж харалгүй явна. Тэр дотроо баг зэрэг өрөвдөнө. Гэхдээ өөрийнх нь шийдэж бүрэн гүйцэд биш. Өөрийгөө ч арай гэж хамгаалж байгаа. Тиймээс хуурамч найдвар өгснөөс татгалзсан дээр тэр бодно. Би хүмүүсийн боддог шиг хүчрхэг хүн биш. Тэр буцаж үдшилэг рүү орохдоо Лауриагийн гунигтай царай санаанаас нь гахгүй баг зэрэг гимшил мэдэрнэ. Тэгээд амжилт хүсье гэж дотроо хэлээд орно.